Бид нар сая хэлж байна 5 сарын 30-нд бид нар энэ төсвийн хүрээнийхээ мэдээллийг бид нар уг нь батлаад тэрний дагуу 3 сарын хугацаанд мэргэжийн зохиох одоо холбогдох байгууллагууд нэг нь ажиллаад судалгаагаа хийгээд төсвөө багцлаад улсын хурлд өргөн барьдаг. Нэг ясандаа хүрээний дагуу төсвөө уг нь өргөн барьдаг. Жамтаа шүү дээ. Тэгтэл одоо эсэргээрээ болчоод төсвөө багцлчаад тэрэндээ тааруулаад ихэ хүрээнийхээ асуудал ихэд өөрчлөё гэдээ ороод ирдэг нэг юм байдалтай болчиход байна л да. Тэгэхээр одоо хүрээний хэрэг байгаа ч юм уу байхгүй ч юм уу гэд хүн болгон гайхаж байгаа. Энэ эдийн засгийн хөгжлийн яамнаас тараасан нэг танилцуулга байна. Одоо 2025, 2024 болон 2026 оны эдийн засгийн нөхцөл байдлаа даа гэсэн. За тэгээ энэ дээр бол тийм сайн зүйл бол ер нь харагдахгүй байгаа юм л да. Ер нь салбар болгон дээр л сармагжилт, салбар болгон дээр зогсолт бий болохоор харагдаж байна. Тэгээ уул уурхай болон үйлчлэгээний салбаруудын өсөлт бол ерөнхийдөө зогсчихсон. Мөн уул уурхай, худалдаа, санхүү, уул уурхай биш шүү. Санхүү, худалдаа үйлчлэгээний салбарын ажилгүйд нь нэмэгдсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 945 сая доллар буюу 40 орчим хувиар эрс багассан. Зөвхөн 1 жилийн дотор шүү дээ. За одоо тэгээ нүүрсний үнэ бууцсан. Одоо бол хил дээр хүн нь бол $67 болчихсон юм байна. Ам дээр хүн бол бүр багассан гэсэн үг шүү дээ. Сая 5 сард $80 байсан бол одоо 3 сарын хугацаанд $67 болоо бүр буурчихсан. За өмнөх онтойгоо харьцуулах юм бол төсвийн орлого гэдэг зүйл маань бүр 6% багасаад нөгөө татвар төлдөг байгууллагуудын төлсөн татвар нь 10% багасчихсан. Нэг өсөндөө ажил хийж орлого олж байгаа байгууллагууд нь 10% ингээд агшицсан, Монгол улсын эдийн засаг агшицсан байна гэсэн үг байхгүй. Тэгж яхад нөгөө талд нь эргээд дахиад энэ төсвийн зарлага нь болохоор бүр 11 орчим хувиар ингээд нэмэгдээд ороод ирж байгаа байхгүй. Тэгээ гадны нөхцөл байдал ч гэсэн бас ялгаа байхгүй. Бас энэ дээр л байгаад 2026 онд Хятадын эдийн засаг бол дахиад үргэлжлээд буур 0.4% буюу 0.5% буюу нийтийн 4% өсөлттэй байх юм байна гэсэн таамаг гарц Дэлхийн банкн дээрс. Тэгээ энэ 0.5% бууралт гэдэг маань ойролцоогоор нэг 14-15 орчим сая тонн нүүрсээр буурч байгаа юм. Нэг өсөндөө нүүрсний эрэлт ингэж буурч ийн гэсэн үг. Тэгэхээр юу ч асуух гээд Батбаяр гишүүний микрофон 1 минут нэмж өгье. Тэгэхээр юу гэж асуух гээд байна гэхээр сая учир сайд бас угаасаа хэлж штэ. 5 сарын 30-нд энэ хүрээний мэдээллийг баталж явах үед байсан үн сарын дотор унтсан энэ тодорхойгүй байдал маш их байна гэж яриад байна. Тэгэхээр бид нар ерөөсөө одоо эх оныхоо төсвийг ахиад батлах гэж байгаа юм чинь энийг арай жоохон өөдрөгөөр бодитоогоор бодит үнэтэйгээр олон улсын дүнтэйгээр ингээд хүрээг оруулаад ирж болдгоо юм. Энийг хүрээгээ биш доош нь буулгаад илүү бодиттой болгоод саяны энэ яриад байгаа нүүрснийхөө үнийг бүр доош нь буулгаад ингээд оруулаад ирж болдгоо юм. Яагаад ингээд ихээр аваад идэх юм бэ гэдгийг асуулт асуумаар байна. Хоёрдугаарт нь төсвийн доктортой байдлын зөвлөлөөс асуучмаар байна. Энэ төсвийн доктортой байдлын зөвлөл бол энэ төсөв маань өөрөө доктортой алдагдал үр дүнтэй байх тал дээр нь энэ хариуцж ажиллаж идэг юм байгууллага. Өөрийн гэсэн орон. За Батбаяр гишүүн нэмэд дараа нь тодруулчихдгоо. Хариулт нэгний шатнаас учрал сайдаас хариултыг авчаад тэгээд доктортой байдлын зөвлөлөд нэмэд тодруулчих. За учрал сайд хариулъя. Тэгээ би бас Батбаяр гишүүнтэй юун дээр санал нэг байна вэ гэхээр үнэнээ бол бид нэр ярих ёстой. 5 дугаар сарын 30-нд төсвийн хүрээний мэдээлэл боловсруулахад яг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд юу байдаг вэ гэхээр төсвийн доктортой байдлын хуулинд төсвийн зөвлөлийг ирүүлсэн макро тоонд үндэслээд төсвийн хүрээгээ хийнэ гэж заасан байдаг. Тэгээд тухайн үед өмнөх засгийн газрын үед төсвийн доктортой байдлын зөвлөл бол нүүрс нь нэг юм $88 байх юм байна гэж ирүүлсэн юм байна л. Тэгтэн багаар нь $80 гэж тухайд баталсан. Тэгээ шинэ засгийн газар байгуулагдах тэр цаг үед бол энэ эдийн засгийн байдал одоо энэ олон улсын геополитикийн асуудал, энэ худалдааны дай, ойрхон орнуудын мөргөлдөө, энэ хятадын эдийн засгийн
өөрчлөлтүүд бол ингээд зарим бүсээрээ идэвхтэй, зарим бүсээрээ идэхгүй юм болцсон байсан. Тэгээд би бас өөрөө эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдоод энэ төсвийн хүрээ боловсруул үүрэг надад ирсэн. Тухайн үед би батлагдсан төсвийн хүрээлээрээ явъя. $80 нүүрсээ бодё. Орлого зарлагаа яг ингээд батлагдсанараа явъя гэд сангийн ам руу явуулсан бол сангийн ам түүнд тохирсон төсөв боловсруул. Тэгэхээр төсвийн орлого тасраа дахиад тодтгол руу явах байхгүй. Тийм учраас хуулиа харсан чинь төсвийн доктортой байдлын хуулийн дээр төсвийн хүрийг эрх намар оруулах болцоо байхгүй болохоор нь орлого зарлагыг нэгэн зэрэг буурсан тохиолдолд нэг удаагийн өөрчлөлтөөр төсвийн доктортой байдлын хуулиа өөрчлөх болцоог хуулиар та бүхэн нээж өгсөн. Энэ хүрээндээ энэ шинэ одоо энэ төсвийн хүрийг боловсруулсан. Боловсруулахдаа нүүрсийг бол $70-оор л тооцож байгаа юм аа. Яг гоо энэ бол түрүү хэлсэн би нөгөө хувийн хвшлийнхэнтэй аж уулзалт хийлээ. Тэр биржин гэрээнүүд ээж харлаа. За тэр Bloomberg-ийн терминал дахь байгууллагуудын үнийг ч гэсэн харьцууллаа. Яг ингээд энэ аргачлалынхаа дагуу ер нь бол нэг $70 гэд оруулах нь зүйтэй гэдэг байдлаар төсвийн доктортой байдлын зөвлөлөөс саналыг аваад энэ тоог боловсруулсан. Дээрээс нь орлого зарлагыг аль алиныг бууруулсан. 31.6 болчихдог. Одоо бол орлого багаар төлөвлөсөн. Зарлагыг бол одоо 33.4 гэж батлагдсан зарлага шүү дээ. Түүнийг дахиад бууруулсан. Тэгээд урсгалаа хатуу барьцсан. Тэгээд суур тэнцлээ хоёр дээр нэмэх байлгахын тулд, эерэг гаргахын тулд бид нар яг энэ хатуу шаардлагуудаа бариад сангийн яамд явуулаад сангийн яамынхын дагуу төсөө бол ингээ боловсруулсан. Тийм учраас энэ бол тийм хит өөдрөг биш, бас хит гутранг биш. Ийм төсөөлөл гэж ингэж үзэж байгаа. Тэгэхгүй хэд бүх багаар орлого төлөвлөөд тэгээд засгийн газраас ажил шаардах бол бас эрсдэлтэй. Ер нь засгийн газар бол ажлаа хийх үүрэгтэй шүү дээ. Тийм учраас л одоо ингээл энэ бие тоо хэмжээг нэмэгдүүлэх, үүсэт байгаа асуудлуудыг цаг хугацаанд нь шийдэх, арилж байгаа нэмэгдүүлэх чиглэлээр одоо олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Жишээ нь ингээл биржийн үн дунджаар 30%-аар уурхай ам нөхцөлтэй гэрээний үнээс өндөр байдаг. Биржээр арилжаасан нүүрсний экспортын тэргуун ээлжинд хийх зарчмаа бид нар баримтлаад ажиллаж байгаа. Гашуун сухад бомтор 1-6 сард өдөрт дунджаар 900 орчим тээврийн хэрэгсэл гарч байсан. Сүүлийн 2 сард бол 1400-аас 1600 болцсон. За ингээд тэнд нөө менежментийн баг ажиллаулж байна. Яам болгон одоо хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Ингэснээр 1.5-аас 1.7 дахин экспорт нэмэгдсэн. За биржийн бус жолоочтой тээврийн хэрэгсэл FGB терминалаар сард 10 рейс одоо хийдэг болсон. Тэгээд жишээ нь China Energy-ийн үүсгэхтэл одоо 8 вагон одоо яваад эхэлсэн байна. За ингээд хятадын талтаа бирж арилжаа нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг авч ийн, гайлын журмаа шинжиллээ, индексжүүлэх ажлуудыг цаг тухайд нь хийж ийн. Гэт ингээд бид хийх ажлаа